Оюун билгийн соёр хол. Монгол гэхээр танд хамгийн түрүүнд юу санаанд орох вэ? Нүд алдам, уудам талнуудаг, таван хошуу мал. Магадгүй Чингис хаан, түүний төрт улс. 4 цагийн эргэлтэнд нүүдлэн амьдардаг ёс уламжлал төгөлдөр ард түмэн санаанд орно үзье. Энэ л ард түмний гоо зүй мэдрэмж, ертөнцийн амьдралыг танин мэдэх, аливаа зүйлсийг бэлэгдэн таашаах, тогтоон барих, өрн дуудах нь цаанаа л нэг учиртай. Аливааг олон талаас нь тунгаан бодох, тунгаан бодсноо аман бэлгээрээ сэцэлэн үеэс үед уламжлуулах нь манай ардын хүн ухаан билээ. Түүнийг бид бэлэг, сургаал, сүйгэр үг, зүүр үг хэмээн нэрлэн ам болон бичгээр уламжлан ирсэн байдаг. Монгол бол оюун санааны үлгий нутаг. Бэлэг сургаал гэдэг нь их эзэн Чингис хааны болон түүний шадар зөвлөхүүд, за бичгийн мэрэгдүүд, өтгөс номтны хэлсэн цэцэн мэргэн үг, айлдвар, захиас, даалгаврыг үндсэндээ бид нэр бэлэг сургаал гэж ерөнхийдөө нэрлэдэг. Үг болгоныг өнөөдрийн амьдралд хэрэгжилж болно. Ардын тэр үг болгоныг, Чингис хааны бэлэг сургаал болгоныг тэр чинь ингээд он цагийн туршид, онлон цагийн шалгуураар ингэж дамжигдаж яваад өнөөдрийг хүрчээд байна л да. Бидний аав ээж нар дандаа зүгээр бэлэг сургаалаар бид нарыг хүмүүжүүлдэг байжээ. Одоо бид нар яаж хүмүүжин те? Өглөө босвол нэгийг үзэн, шөнө орой унтвал нэгийг харна те? Залхуугийн дэргэд ядууч байд юм уу? Сургаалын гол утга учир бол бид хэрхэн одоо хувийн түвшинд бол ахиц амжилттай, босодтой, эвийтэй, ад жаргалтай сайхан амьдрах вэ гэдэг тухайд л хандаж хэлсэн үгс байгаа. За төр улсын түвшинд бол төр улсаа хэрхэн төвхнүүлэх үү, хэрхэн ард олноо амар жаргуулах уу гэд харилцан өөр түвшинд ярьж болно л да. Бэлэг сургаал гэдэг яг тогтсон одоо холбоо нэршил байна. Тэгээ энэ бэлэг сургаал гэдэгт бол хоёр утга. Нэгдүгээрт нь бэлэг гэдэгт бол мэдлэг гэсэн утга байгаа. Сургаал гэдэг бол хүнийг сургаж байгаа одоо бүхэл зүйлийг багтааж байгаа гэсэн. Тэгэхээр энэ яг илүү дэлгэрэнгүйгээр ойлгоё гэх юм бол хүнийг оюуны болоод биеийн талаас аль алийг нь зөв зүйтэй амьдрахад чиглүүлж өгж байгаа ийм сургаалаа гэдээ ойлгочих болно. Бичлэгийн хувьд бол бэлэг нь бол хоёр ийтэй бичигддэг бэлэг сургаал нь. Яагаад тэгэхээр хоёр ийтэй бичигдэж байгаа бичлэг нь бол хүмүүний оюун ухаан, бэлэг оюуныг нэрлэн бичиж байгаа. Энэ нь бол бэлгээ гэж бичиж байгаа нь бол одоо монголчуудын бэлэгдэлт тэр сэтгэлгээ тий бэлэгдэлтэй холбогдож ирдэг. Бэлэг гэдэг нь бол одоо тэр бэлэг соёлын солилцооны зүйл болоо явдаг. Ийм гурван ялгаатай яригддаг. Монгол улсын ардын багш, төрийн сойрхолт доктор профессор Шарвин Чомабер их эзэн Чингис хааны бэлэг сургаалыг судлах асуудалд өгүүлэлтэн Чингис хааны бэлэг сургаалын язгуур их сурвалж нь Монголын ард түмний олон үеийнхний оюун ухааны охь болсон ардын аман зохиол байсан. Чингис хааны бэлэг сургаалын гол цөм, сүнс, сүлдэр нь эзэн богдын унган ухаан, төрөлхийн оюун байна. Бусдаас сурч мэдэх, ялангуяа мэрэгэн сэцэн хүний сургамж зөвлөмжийг тун эрхэмлдэг хэмээн тэмдэглэжээ. Угтаа хаан бэр дээд тэнгэрээс заяасан ухаан бэлгээ дэлхийн мэрэгдийн оюуны өвсангаар сэлбэн дэлгэрүүлэгч байжээ. Сая түмэн буурлын домог салхины аяар хуйлраад байна. Богд Чингисийн үлгэр түүх баатарлаг туйл хайлаад байна.
түмэн жилдүүл алдрах төр улсыг байгууллаа. Тэнгэрт сөрөгчдийг мөхсгөн эрхвш биеэр дайлан арилгана. Тэнгэрийг дагагчийг мөхсгөн хүндлэн өргөн. Алд бие минь альжаа бас альжаа тугай. Ахгүй төр минь бүү алдар тугай. Монгол үгэнд байдаг да ухтаж мэдээ тосож бэлдээ тисэж магад гарах гэж. Альва үйлчлийг альва зүйлийг ухтаж мэдхийн тулд яах юм, бид нар өнгөрснийг таних хэрэгтэй байхгүй. Тосож бэлтгэхийн тулд яах юм, бид нар ирээдүг татаж авчрах хэрэгтэй. Ингээд сая тисэж магад гарахын тулд өнгөрсөн одоо хоёроо нийлүүлж бид нар өнөөдрийнхөө үйлийг гаргана л гэж. Тэгээд бид нар бол Чингис хааны бэлэг сургаалыг хаанаас олж мэдээд байгаа юм бэ гэдэг нэг асуудал байгаа тийм. Бид нар Чингис хааны бэлэг сургаалыг бол үндсэндээ олон их сурвалжуудаас цуглуулж бий болгож одоо тавьж ийн ингэж хийж болно. Чингис хааны бэлэг сургаалыг иш болдог сурвалжуудыг нэрлэх юм бол Монголын нус давчаа, Судрын чуулган, Лувсан данцны алтан товч, за Рашпунцгийн болор ирэх, за тэгээд дээрэс нь бусад түүхэн сурвалжууд инженерийн хөх сударч орно. За тэгээд бас нэг сурвалжийг бас хэлэх хэрэгтэй. Тэр нь бол Монгол хичээл зааж байхдаа хамгийн түрүүнд одоо сурдаг байсан оюун түлхүүр гэдэг. За тэгээд тэр оюун түлхүүр гэдэг энэ сурвалж бол эхлэхдээ ч эзэн Чингис хааны шастрын бэлэг гэдгсэн төгсөктөө ч бас тэрийг агуулсан байдаг. Тэгэхээр энд бол дотор нь Чингис хааны бэлэг сургаалууд одоо багтаж байдгаа гэж хэлж болох юм. Оюун түлхүүр судар оршвай. Эд лам гурван эрдэнэт итэг мүй. Эрдний богд Чингис энэ зохиосон шастрыг очуухан сануулахын учаар. Эзэд хаадтан олныг хурай гэвэл өглөгөн өг. Осолдолгүй явъя гэх юм бол төшмөдэн өрг. Агуу хүчин ихтгий гэвэл цэргэн асар. Уудам сул жаргыг гэвэл иян хичээ. Монголчуудын одоо тэр том хуурай газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан тэр хүч чадал юундаа байсан юм бэ? Яагаад тийм байсан юм бэ гэхээр хамгийн түрүүнд л монголчууд бол эрдэнэсээ эрэлхийг баатарлаг, эренгийн зөрөгтэй, моринд гарамгай, ном сум харуулхтаа сайн. Тэр бол үнэн баримт мөн. Гэхдээ хамгийн гол юм нь орхигдоод байгаа юм. Тэгэхээр тэр том эзэнт гүрнийг байгуулсан оюун санааны их сурвалж нь юу байсан юм бэ? Ёс суртахуун юу байсан юм бэ? Гэдэг нь орхигдоод байгаа юм. Тэгэхээр одоо хичнээн эрэлхийг баатар байлаа гэд одоо орчин цагаар ботсон ч гэсэн одоо бие физиологийн хувьд хүнээс илүү юм бидэнд байхгүй шүү дээ. Чингис хааны бэлэг сургаалын тухайд онцлоод хэлэх юм бол нэг хэд хэдэн зүйлийн иш үндэстэй гэж хэлж болно. За тэр маань юу гэхээр энэ түүхэн сурвалжуудад уламжлаад ирсэн Чингис хааны бэлэг сургаал бол юун төрөнд эртний монголчууд одоо өвөг дээдсээсээ хүүхдээ сургаж ирсэн тэр жинхэнэ монгол ахуй, монгол соёлоос үтсэн одоо сургаал өгöd байгаа. За дараагийн нэг хэсэг нь бол Чингис хааны өөрийнх нь суу бэлгээс бүтсэн одоо амьдралын туршлага төрийг байгуулсан түүх энэ бүх одоо өөрийнх нь суу алдраас бүтсэн ийм сургаалууд байдаг. За ялангуяа энийг бол зөвхөн бид хэлээд байгаа биш. Ээж нь өөрөө Чингис хааныг бол Тэмүүжин хүмүн цээж эрдэмтэй бүлгээ гэд биччихсэн байдаг. Тэгэхээр энэ бол Чингис хаан одоо бусад хүүхдүүдтэй харьцуулахад эрдэм мэдлэгээр илүү суу бэлэгтэй гэдгийг бол ээж нь мэдчихсэн гэсэн үг юм. Тэгэхээр энэ бол өөрийнх нь бас сургаалууд байдгаа гэж ойлгож байна. Тэгээ энэ дээр миний хэлэх гээд байгаа гол санаа бол хамгийн гол хүчин чадал нь тухайн цагийн монголчуудын ёс журам, ёс жудаг энэ бэлэг сургаалыг даган мөрдөх байдалтай холбоотой байсан гэх гээд байх юм.
Цас бүргэдийг цас шиг унагаж таван твийг аянга шиг дөргүүлсэн Талын баатар Чингис хаан урсах гол шиг үгтээ төржээ. Ургах нар шиг эдгтээ явжээ. Чингисийн сэлэм цагийн урсгалд чимээ сураггүй хичээлсэн боловч Чингисийн бэлэг үе сундлан цээжинд нутаглаж бодол угаасаар Ян улсын сударт тэмдэглэсэн байдаг юм. Чингис хаан Сартуулыг дайлаар мордоод тэгээ 1219 онд Сартуулын нэг ном сумыг их гаргуун хийдэг. Юм уран дархан нэг олцолж илтэй. Тэгээд дэрэгдээ одоо бас шадарлаж хэрэглээ тэр ном сум одоо чухал штэ тийм ээ тэр дайм байлтай нэг. Тэгсэн нөгөө дархан чинь бүр юм өөрийнхөө олж авсан тэр эзэн хааны ивэлд омогшоод тэгээ юу гэсэн хэр ер нь энэ улс гүрнийг тогтооход чинь баатар ир болоод над шиг юм зэр зэвсгийн үйлдэх хүнлэх чухал байдаг штэ гэж хэлсэн байгаа байхгүй. Чингис хааны дэргэд их олон жил байсан хятадны Илүүч цай гэдэг сайд байдаг. За тэгээд Илүүч цай юу гэсэн гэхээр ном сумыг үйлдэхэд уран дархан хэрэгтэй. Харин дэлхийд дахныг засгаад бол эрдэмтэн мэрэгд хэрэгтэй маа гэж хэлсэн. Тэгээ энийг бол Чингис хаан маш их зөвшөөгөөд за тийм учраас яг энэ үгийнх нь хувилбар нь Чингис хааны сургаалд буулгаагүй модонд хурд сайн сүх хэрэг буулган дуусах вас зохиогч сайн уран хэрэг байгуулаагүй төрд баатар эр хэрэг байгуулан дуусвас багшлагч мэрэгэн хүн хэрэг үл хэдий өчүүхэн болвоосч эс хичээвээс үл болё хүний хөвгүүн хэдий сайн төрөгч эс сургавас сэцэн үл болё хамгийн эрдэмтэн хүмүүсийг ойрт байлгаж тэгээ дээрээс нь тэднээсээ суралцдаг. Тийм учраас Чингис хааны бэлэг сургаал гэдэг дотор эрдэмтэн мэрэгдийнхэн одоо Илүүч цайж гэдэг юм уу тий уйгуртай сарманч гэдэг юм уу энгийн хүнч вэ эрдэмтэн мэрэгч бүгдийнх нь одоо яг зөв зүйтэй гэсэн бүхнийг багтаасан байдаг гэж хэлж байна. Тэгэхээр энэ Чингис хааны бэлэг сургаал гэдэг энэ нэрийн доор бол бид нэр ерөөсөө монголчуудын сургаал гэж ойлгож байна. Дараагийн хаадуудын их ор суухад гол шалгуур нь Чингис хааны бэлэг сургаал байсан. Хувлын хааныг таалд орсны дараа түүний 2 дугаар хөвгүүн Дармабал хаан ор залгамжлахаар томилогдсон байсан. Гэсэн боловч Дармабал одоо хаан ширээн сууж амжилгүй таал барсан байсан. Тийм учраас Дармабалын хөвгүүд болоход Үлзийд болон Гамила нарын аль нэгийг нь бол хаанд сонгох болдог. Тэгээд их хуралдаа хураад одоо хэнийг хаан ширээн цуулах вэ гэж хуралцдаг. За тэгээд Чингис хааны бэлэг сургаалыг хамгийн сайхан уран тод хэлсэн. За өөрийнхөө өдөр тутмын явдал үйлд хэрэгэлдэг, бусдад хэлж айлдаа сонсгож байдаг. Яг л өөрийнхөө явдал мөрийг хааны сургаал ёсоор байдаг аль нэгийг сонгоё. За тэгээд Үлзийт болон Камила бол одоо хоорондоо Чингис хааны бэлэг сургаалыг уран тод хэлснээр бол өрсөлдөж за Үлзийт хаан бол одоо яалтчгүй ахаасаа цойлгон цовоо байсан учраас Үлзийт хааныг бол хаан ширээнд суулгасан байдаг. Тэгэхээр эндээс ингээ харахаар ингээд монголчууд бид нар чинь төрийг тогтоохдоо бол ямар их тэр эрдэм мэдлэг оюун эрдэмтэн мэрэгдийг чухалчилдаг байсан юм бэ. Эрдэмтэн мэрэгдийнхээ үгийг сонсдог, өтгөс өвгдийнхээ үгийг сонсдог улс орон ямар хүчтэй байсан бэ гэдг нь бол эндээс бол маш тодорхой харагдаж байна. Би хэмээн бие таньж бэлэг оюунан хурцал тугай зүдэрч бүтээсэн төрийг минь зөв сайнаар зас тугай төрийн эзэн хаан сэцэн мэрэгэн болвоос төрүүлсэн эцэг их бүтэн болвоос
төрөлдсөн ах дүү өрөн болвоос. Төр ёсыг мэдгч төшмөлтэй болвоос. Турмгийн дайсныг дарагч зэрэгт болвоос. Төв анх учирсан гэргий ба хөвгүн ачгүй мэнд болвоос. Түгээмэл ирэхэд тэнгэр эвээх бөгөөс. Төвшин их жаргал тэр буй хэмээн зарлиг боллоо. Оюун ухаантай цэцэн мэрэгэн хүүхдээ зөв сайхан одоо ингээд үнэлт өгөлт гаргаад хилээ явж байгаа бол нөгөө 9 өрлөг одоо өнчүү хүүгүнтэй цэцэлсэн шитрийг бид мэдэн шүү дээ. Дорд жирийн өнчүү хүүгүн байсан ч гэсэн өөрийнхөө хажууд аваад тэр өнчүү хүүгүний хэлсэн үгийг бусад одоо өрлгүүдтэй хэлж та нар өнчүү хүүгүнээс одоо ингээд дор бодож байна. Энэ хүүгийн зөв байна гэх хэмжлээ. Тэгэхээр хааны ерөнхий бас нэг үзэл нь бол эрдэм мэдлэгийг маш их чухалчилдаг байсан. За тэгээ өнчүүн хүүгүний цэцэлсэн шастар дээр өнчүүн хүүгүний одоо хамгийн гол хэлсэн зүйл нь юу вэ гэхээр энэ дээр байна л да. Өргөлж их уувал улиг биш үү? Өсөд үүнийг төвчүүл бэлэг биш үү? Учиртай сайхан уувал жаргал биш үү? Унтал их согтвол мунхаг биш үү? Гэсэн ийм хэлсэн байна. За тэгэхээр эндээс үүдээд тухайн цаг үед одоо энэ арх дарсыг монголчууд ухаантай байна да гэж хэлдэг байсан гэж багш нар бидэнд заадаг байсан. Сэнгэмчийн юунд ийм тэрслэг үг хэлж. Ханахын сэтгэлээр үү? Мистер Нү. Үүнээс хойш дарс хэтрүүлэн уухыг цаазал бол захилтай. Ерөөсөө ухаантай өхөний ундаа гэдгийн утга нь юунд байна вэ гэхээр арх дарсыг хэрглэж болно. Хэрэглээд хүн одоо цэнгэл идэх тэр хэр хэмжээ нь юу вэ гэхээр ухаанаа алдаагүй байх үе. Тийм. Тэгэхээр ухаанаа алдтлууж болохгүй л гэсэн ийм нэг хэмжүүр гарч ирж байна. Ёс уламжлал гэдэг ерөөс бичигдээгүй хууль мэт. Аливаа зүйлд эрэмб дараалал хүндэтгэл оршдог. Тиймдээ хүмүүний ертөнцийн зүй тогтол бүхэн учир утгыг агуулж, бэлэгдэл, үг сургаал бүхэн болохгүй жишг хэмжүүр байж. Өгд эцсийн уламжлуулсан хүчирхэг оюун санаа үргэлж биднийг ивэж, үргэлж бидэнд өгөөмөр хишгэн хүртээдэг. Чингисийн бэлэг сургаал нь бүхэлдээ эв нэгдлийн үзэл санаа голлон авч үздэг. Арга бэлгийн сэтгэлгээний онцлог мөн чанарыг танин мэдж, түүнийг эзэмших, аливаа асуудал хандахдаа нэгдлийн буюу шүтэн барилдахын талыг гол болгон баримтлах явдал нь юмс үзэгдлийг танин мэдэх зөв сэтгэлгээний онол арга зүй болно хэмээн дүгнэж болох юм аа. Хүн болгон мэддэг те сэтгэлийг нь дагуулвал биеийг хаалтах вэ гэж. Энэ сэтгэлийг нь дагуулад биеийг нь дагуулсан энэ түүх бол нууц товчондор айгүй олон байдаг байхгүй. Жишээ нь Монгол олон овг аймагуудаа одоо Жамунх Тэмүүжин хоёр нийлээл 1 жил хамт яваал тэгээл салаал нөхөд маш олон өрх айлууд Тэмүүжинг дагаж нүүж байгаа байхгүй юу? Энэ юу вэ? Жилийн дотор Тэмүүжин өөрийгөө хинбэ гэж харуулаад тэр ард түмний сэтгэлийг нь дагуулчихж байгаа. Энэ монголчуудын түүхэндээ бүхий цаг үеэсээ аваад одоо чухалчилж ирсэн шин чанаруудыг бас багтаасан гэдэг байхгүй. Тэгээ энэ юу хэлж болох вэ гэхээр үнэн шударга байхыг сургадаг, EVE гэрхэмлийг сургадаг. За тэгээд энэ ямар нэг юм хов хатгаан үгээс хол байх, хов живээс хол байх тий энэ зүйлийг бас сургадаг. Одоо хүмүүс бас ярьдаг штэ. Эвтэй бол хүчтэй монголчууд EVE-тэй байх тусмаа хүчтэй байдаг гэдэг. Энэ юм л дээ. EVE гэдэг бол хоёр биений явдал байхгүй юу? Одоо хоёр хүний хооронд EVE байдаг. Олон хүний хооронд E байдаг байхгүй. Тэгээд EVE бэхлэн гэдэг бол хамгийн багадаа хоёр хүн хоорондох EVE. Одоо эхнэр нөхөр хоёр те аав хүү хоёр, ээж охин хоёр ч гэдэг юм уу. Хоёр хүний хоорондын EVE.
А нөгөө талаас нь энэ олон хүмүүсийн хоорондын энэ бэхлэгдэжээж энэ EVE бэхжүүлнэ. Эвтэй байхдаа хүчтэйч гэдэг юм уу те. EVE-ийг хэрхэмлэх тухай маш олон сургаалууд байна л да. Энэ зүйл дээр яагаад EVE гэдэг бол өнөөдөр бүх одоо үйл ажиллагаа бүх зүйл чинь л хүмүүсийн харилцаа болоод хандлага гэдэг хоёр юм дээр л тогтож штэ. Тэгэхээр ямар харилцааг бий болгох вэ гэдэг чинь бол нөгөө хамгийн тэр анхны тэр харилцааны гол мөн чанар чинь тэр эвтэй байх тухай. Тэгээд олон нийтээр эвтэй байх тухай энэ л сургаал. Оюун түлхүүр содар оршвай. Эд лам гурван эрдэнэт итгэм үе. Эрдний богд Чингис энэ зохиосон шаштрыг өчүүхэн сануулахын учаар. Худал үгийг ердөө тавьж хүм мэдвэс бие хөнгөрвөө. Бардам хатуу үгийг орхи. Хүм мэдвэс өшмөө. Тэгээ ингээд ерөнхийд нь бүхэлд нь харах юм бол ер нь хүн яг зөв явхад юу ах юм бэ те? Ямар ажил хийгээд ч түндээ юуг эрхэмлэж явах юм бэ гэдэг бүгдийг нь сургасан гэж хэлж болох юм. Тэгээ хүн зөв явъя гэх юм бол ер нь Чингис хааныхаа бэлэг сургаалыг бас нэг уншаад мэдээд ойлгоцсон байвал зүгээрээ гэж. Зорьсон зорилготой тууштай үрхийг бол маш их эрхэмлдэг байсан. За хол гэж бүүцөхөө тий явбал хүрнэ. Хүнд гэж бүүцөх өргөвөл даана гэдэг ч юм уу тий. Өндөр уулыг дав, өргөн талыг туул. Тэгэхээр ерөөсө хүн болгон өөрийн гэсэн өмнө зорилготой байх хэрэгтэй. Түүнийхээ төлөө ууггүй хичээнгүй мэрэлттэйгээр тасралтгүйгээр зүтгэх хэрэгтэй юм аа. Тэгэх юм бол хизээ нэгэн цагт зорилготой хүрч чадна гэх мэтлээ. Чингис хаан бээр Элүү Зуцаамитийн хариулсан эрдэмтэн мэрэгдтэй зөвлөн ярилцаж сургаал номлолыг нь сонсож сэтгэлдээ нийцсэн зохист үгийг өөрийн бэлэгт шингэн сурган соёдог байжээ. Рашид ад-Дины судрын чуулган тэмдэглэсэн Чингисийн бэлэг сургаалын дотор айлгэрэн додомдож чадагсад төр улсыг захирч чадмгүй. 10 хүнийг захирч чадагсад 1000 түмэн хүнийг захирч чадмгүй. Өөрийн хэргийг шийдвэрлэж чадагсад төрийн хэргийг шийдвэрлэж чадах бөгөөд дайсныг сэргийлж улсаа хамгаалан чадмгүй хэмээжээ. Рашид ад-Дин. Хожмоо Чингис хаанаас хойш тий Алтан уургийн ноёдууд яаж Чингис хааны сургаалыг Алтан авдарт хатгалаад за тэгээд жилийн эхэнд буюу тий их хуралдаа хурж байх үед эсвэл Чингис хааны сургаалыг гаргаад уран тод уншиж ноёдуудад байнга одоо жилийн эхэнд болон одоо жилийн дунд байнга сонсож санаж сэрүүлж сэрэгдэг байсан. Тэгэхээр энд юу юм гэхээр ноёдууд бол хааны сургаалыг сонсоод хааны зарлиг, цааз, ёс болгосон зүйлийг сонсоод дараагийн одоо өөрийнхөө доорх одоо ноёдуудад бас хэлж сургадаг байсан. Тухай түгэн тэмдэглэсэн байгаа. Оюун түлхүүр содар оршвай. Эд лам гурван эрдэнэт итгэм үе. Эрдний богд Чингис энэ зохиосон шаштрыг өчүүхэн сануулахын учаар. Их багын санааг асууж нэгтгэн ягуутгэлгүй сэтгэлийн угаас барьж шашин амтны тусын тулд шимтэн хамаг амтныг ганц хөвгүүн мэт асарч эцэг мэт сургаж их мэт хэжээ. Хүний шунал
шинүү хуучна. Хүний хүсэл мөрөөдөл шинүү хуучна. Тэ? Тэгэхээр хүнтэй холбоотой энэ бүх асуудлууд чинь үеийн үедээ л байсан, үедээ шийдвэрлэж исэн. За тэгээд зарим сургаал бол одоо юу гэдгийг гашуун туршлагаасаа үндэслээд үр хөвгтөө үр хоочтой ингэж болохгүй шүү гэж үлдээж штэ. За ийм байна шүү гэд одоо зүрхнээс зүрхэнд, чихнээс чихэнд амжилж үлдээсэн ийм сургаал байна. Тэгээ энэ хуучрын гэж байхгүй. Одоо түрүүн бидний сая ярилцдаг энэ архи дарсны хэрэглээний асуудал хуучраагүй шүү дээ. Хуучраагүй. Одоо харин эргээд бас энэ нэг бэлэг сургаалыг эргэж харах, эргэж таниулах, хүмүүр мөрдөхийг хичээх ийм юм бидэнд дутагдаад байна тий. Бэлэг сургаалаас бид юу олж харах вэ гэхээр монголчууд бидний түүх, монголчууд бидний соёлыг, сэтгэлгээг, монголчууд бидний ахуй амьдрал, бидний итгэл, үнэмшил, сүсэг бишрэл тэр бүх зүйл бэлэг сургаалд бол одоо ингээд хадгалагдаж үлдсэн оюуны бас ийм том өв гэж хэлж байна. Мөн Юан улсын сударт Их Монгол улсын дөрвөн цэцний нэг Уйгурдай сарман өгүүлрэн. Чингис хааны бэлэгт бие зассуга хэмээвэс. Урдаас сэтгэлэн зас. Бусдыг буруушаасуга хэмээвэс. Урдаас бие бурууша хэмээчгүй. Хэрвээ Чингис хааны бэлэг сургаалыг уншиж судлаад оюун сэтгэлгээндээ өөрөө боловсруулад ингэж чадах юм бол чи нэгдүгээр цаг хугацааг товчилж чадна. Орон зайг товчилж чадна. Өөрөөр хэлбэл юу гэдэг ийм үг байдаг штэ. Багш гэдэг хүн бол цаг хугацааг товчилдгоо гэж. Өөрийнхөө хэдэн 10 жил сурсан мэдснээ 20 минут 30 минутын хооронд л шавнартаа хилээд өгдөг. Энэ чиний 20 жилийн цаг хугацааг чинь товчлно. Ном гэдэг бол ертөнцийг харах цонхол гэдэг. Өөрөөр хэлбэл чиний очоогүй тэр бүх орон зайг ном гэдэг зүйл дээр чиний нүдэн дээр дэлгээ тавьсан юм шиг л тэнгис талаа гатлуулсан юм шиг л гаргаад ирж тавина. Тэгэхээр Чингис хааны бэлэг сургаалыг чи өөрөө үзээд хамгийн гол нь өөрийнхөө оюун тарихаар боловсруулад энд бол зүгээр нэг бичсэн л зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг өөрийнхөө оюун тарихаар боловсруулад сая тэр мөн чанарыг өөрөө өөртөө ойлгоход гаргаж ирэх юм бол тэр чиний амьдралын орон зай хийгээд цаг хугацааг товчлох хамгийн гол хамгийн одоо шилдэг сургаалууд байх болно шүү л гэж хэлсэн. Тэгэхээр Чингис хааны бэлэг сургаалыг уншиж таньж мэдэх нь чиний цаг хугацаа хийгээд орон зайг товчлох дэлхүүр юм аа л гэж хэлдэг. Эрдний хүчирхэг түүх, эрний гаталсан соёл, өвгдийн сургаал, сүнс сэтгэлд минь шингэж, хожмын үр хоочс минь мянган жил өртөөлөх Монгол соёл минь үү. Эцсийн голомтыг дэгжэм бадраах Монгол овогт үрс бэдэндээ өвгөд минь мянганыг ажирлгүй туулах оюун бэлгийн сойрхолыг хүртээжээ. Язгуур төрөөд сац өгдсөн энхрийн нэр, идэр бүхий алдрыг зөөсөн уурсах нэр, ямагт хойдсон дурддахгүй мөнхөн нэр, илт бүрдвэс хүний биеийн авьяа тэр.